Сүүлийн жилүүдэд энэ санхүүгийн зах зээл энэ үнэт цаас хөрөнгийн одоо зах зээлийн одоо тэлэлт бол нэгэн ажиглагдж байгаа. Банкуд маань одоо нээлттэй одоо хувьцаагаа гаргаад системийн хэмжээнд банкуд маань гаргаад эхэлсэн. За тэр нөгөө өмч өвчлөлийн үед одоо цэнхэр ягаан гэдэг энэ тасалбаруудын тухай яригддаг байсан. Энэ тасалбаруудын бас одоо хаана ямар эзэмшилтэй байна гэдгийг тодруулах энэ боломжууд энд бүрдэж байна. За мөн орон нутгийн компаниуд маань өөрсдөө энэ хувьцаа бонд гаргах энэ нөхцлүүдийг одоо нээлттэй сулчлах ийм боломжуудыг бол энд ярьж болж байна. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд маань ч гэсэн өнөөдрийн энэ бүтэн өдрийн явагдаж байгаа энэ нээлттэй өдөрлөгт бол бас идэвхтэй оролцохыг хүсэж байна. За орон нутагт бол бас хамгийн анх энэ дархан минжгээд дархны компани маань бас энэ хувьцаа гаргаж бас энэ барилгын салбарт бол анхны одоо бас хөрөнгө оруулалтуудыг хийж исэн юм төвхтэй. Тэгэхээр одоо бидэнд бол бас ийм олон боломжууд байгаа учраас аж ахуйн нэгж иргэд энэ санхүүгийнхаа боловсролыг дээшлүүлэх, мэдээллийг нэгд одоо цэгээс авах ийм боломжийг бүрдүүлж байгаа нь бол түүний талархууштай ийм үйл ажиллагаа болж байна гэж харж байна.